Хэрвээ та My Love Story гэх энэхүү аним товчлолын эхний хэсгийг үзээгүй байгаа бол манай сувгийн видео сэсгээс заавал үзээрэй. Такегийн дөнгөний хуудсуудыг хардаа байж болох хамгийн муу дөнгүүдийг авсан байгаа биз. Сунаа дөнгөний хуудсыг нь харангуйтаа сайн юм аа. Гэхдээ нөгөө утгаараа гээд манай хүнийг шоолоостой. Ямато залхаж найзуудтайгаа 72 ормоор байгаагаа хэлэхэд Такеж дуртай зөвшөөрнө. Нөгөө хэдтэй энэ талаараа хэлсэн чинь хөвгүүд бүр бөөн баяр. Нэг афроуст октоодыг усны хувцастай харахыг тийсэн янтан хүлээж ин шүү гэж хэлхийг сонсоод хөөе чамааг бол авч явахгүй шүү. Усны хувцас бол усан сэлхэл зориулалттай. Ямато сэлэх гэж усны хувцас өмсөж ирж байхад би Яматог хачин дээр харах тийм эр хүн биш шүү. Энтэр соёлтой залуу. Нөгөө талд октоод усны хувцас сонгож байна. Манай охин сандарсандаа нэг сонь заг руу сонгоод байна. Дандаа би л өөрөө тогтолдог. Энэ удаа Такег ч бас тогтлуулмаар ингээд бүр шийдчихсэн. Найзууд нь Яматод туслаад түүнд хамгийн гоё гэсэн загварыг сонгож өгнө. Ямато хайрттайгаа уцаар нэг ярьчихад маргааш мэдээгээр бороотой гэж зарлсан учраас тэрүү боо зүр хийж өлгчхөөд унтлаа. Аз олж маргааш нь сайхан нартай өдөр байлаа. Октоодын хувцас өмсгөр явсан гэдгийг сонссон хүүгүүд баярлаад бүр дайлчхан зүгч байна. Манай залуу нөгөө хэдийгээ харцаараа айлгаж хайчаад эргээд харсан чинь усны хувцастай октоод. Нүдэнд нь мэдээж ганцхан Ямато л харагддаг шүү дээ. Яматогоо цоо ширтсээр агаад бүр хичээгээд хайчихлаа. Дээгүр хувцас тайлсан Такег хардаа. Энэ булчин шүрмсэн бүр тэгээд төрөлхийх гэж ааш. Нэг л их хоёр биенээсээ ичиж догтлсон хүмүүс мэдээж уламжлал ёсоор нүдэ боож байгаад таруу сагалдаг тоглоом. Ямато Такегийн догийг гайхаж өөдөөс нь өөрийн мэдлгүй алхаж чод игээтэл цохиулчихсангүй. Сунаг болооч гэж орилохоор нь болт аваад хартал Ямато бүр дээгүрх замцаа тайлчихсан. Энийг хараад бараг тарус биш өөрийнхөө толгойг л ахалчихлаа. Далайн эрэг дээр бөмбөг тоглосон чинь Таке бүр бас юмны авьяастай юм аа. Эрэг дээр хамаг амтан цугларчихсан. Такегийн бөмбөг тоглохыг үзээд оройхон тэр хоёр далайн эрэгээр хамтдаа алхаж яваад Ямато найз залуугийнхаа гараас нь дэврэх гэж байгаад хүүхдүүдийн элсэн тоглоомыг нураах шахаад тэрнээс болоод өөрийгөө амиа хичээсэн амтангийг гутраад гүгээ явчихдаг. Араас нь Таке тайвшруулах гээд очисон чинь Ямато би чам шиг сайхан сэтгэлтэй хүн болоод өөрийгөө л чиний хажууд баймаар байна гэж хэлдэг. Ингээд хоёр биендээ чин сэтгэлээсээ хайртай шүү гэж хэлээд хамаг нөхцөл нь бүрдээд анхны үнсэлт явах гэж байхад муу хоёр шаврын хаалт хурж ирснээр салют бодуулъя гэд дууданаас. Ямато найзуудаа Такегийн удаад бас л тоглуулж чадаагүй талаараа ярьж байхад нөгөө талд Таке сунаад сэтгэлийн үнэхээр хөдөлсөн гэж сууж явах жишээтэй. Нэг л сайн ойлголцохгүй л байгаа болтой. Такеч ихэнх спортод авьяастай юм аа. Хөл бөмбөгийн хаалх чигээд эсрэг талыг нэг ч оноо ахуулахгүйгээр хоччихж байгаа. Таке яг найз өхнөө бодоо сууж байтал мессеж ирээд гулгах гэж байгаа болохоор найзуудыгаа аваад ирээ гэсэн байдаг. Таке мөсөн дээр анх удаа гулгаж байгаа гэсэн хэрнээ бүр мэрэгжлийн тамирчин шиг. Гэхдээ сагсан бөмбөг бүжиг хоёрт бол муу гэсэн. Ямато өөрөө Мурасаки Фужи гэх сургуульд орохоор төлөвлөж байгаа ч гэсэн Такегаас ямар их сургуульд орохыг нь асуугаад уг нь хамт нэг сургуульд оруулах гоё ахгүй юу гэж хэлснийг нь Таке сонсоод би хичээж агаад чиний тэр хүссэн сургуульд чинь хамт орно гэж үү шүү. За ингээд цаадах чинь эрдэм номын мөрхөөлөө. Мэдээж өөрөө барахгүй штэ. Шууд сунаа дээр явж очсон уу? Намайг Мурасаки Фужи гэдэг сургуульд оруулаад өг. Энийг нь сунаа сонсоод шууд шок. Хичээл хийх гэж байгаа санаа чинь гоё боловч чи бол боломжгүй гэж нас. Ямар ч байсан хоёулаа математикаас эхлэгээд гэртээ хичээлээ хийжэтэл Ямато хурж ирнэ. Ээж нь Яматог Такегийн найз охин гэж сонссонгуудаа дэлгүүрээс шинээр цай худалдаж авчирснээ. Такегийн хизээж харж байгаагүй гоё аяга энтерт нь аягалж өгöd байгаамаа. Таке Яматог маргааш ч бас ирэн шүү гэсэн чинь ээж нь үүрээр харанхууд өрөөгийн цэвэрлээд өглөө нь аав ээж хоёр нь бүр хамаг ганган дээрээ тавьчихсан. Яматог ирэхийг хүлээгээд догдлоод сандраад идэг. Ямато ирээд хамт хичээл хийлцсэн чинь аав ээж хоёр нь ээлжилж орж ирснээ бүр тайван суулгадаггүй. Тэгэхээр нь сунагийн дорж хичээл хийдэг. Таке хичээл хийж яваад ядраад унтчихсан. Нууцаарс ээжийг нь дэрлээд хэвтэрж ийсэн чинь цай авчирхаар гарсан сунаа буцаад ороод ирдэг. Ямато бүр сандарч үхвэхний Такед бити хэлээрч гэх шиг. Шалгалтанд ирсэн тестүүдийг арай гэж бүгднийг хийж дуусгачаад шоглоомоо будахтаа зөрүүлчихсэн. Мэдээж сургуульдаа тэнцэхгүй штэ. Яматороо залгаад хэлсэн чинь угаасаа Мурасаки Фужид хамт явах боломжгүй. Тэр чинь охтын сургууль штэ. Яг уу чи юм чинь тэнцээд орж магадгүй гэж бодсон юм аач гэх шиг. Цалин буусан манай залуу нөгөө хоёрыг авч явж дайлна гэж шүү. Кино үзээ дүүжин тэврэл зугаалаад Ямато Таке хоёр савл хийвэл сунаагаас гоё ээ нү, сонирхолтой ээ нү
гэд асуугаад ийсэн чинь өнөөдөр Сунагийн төрсөн өдөр нээсэн байна лээ. Суна өөрөө ч мартчихсан байсан төрсөн өдрийг нь хоёр найз нь тэмдэглэж өгч байгаа. Суна Ямато хоёр Такегийн цагийн ажил дээр ирээд ажиллаа хийж байгааг нь хараад магтаад сууж исэн чинь нэг залуу хажууд нь ирж сууснаа Суна "Такео гэж чи юу?" гэсэн чинь араас нь жинхэнэ Таке гарч ирсний "Намайг хайсан юм уу? Танд яаж туслах уу?" гэсэн чинь Таке гэж итгэхгүй загнуулаа. Айсандаа оюутны үнэмлэхээ үзүүлсэн чинь Аа эгчтэй нэг анги. Энэ үед гаднаас Аа эгч орж ирээд нөгөө залууг чинь чирээд аваад гардаг. Энэ залуу чинь Аа эгчд сайн юм байна л да. Хайртай хүнийхээ хайртай хүнийг хараад ямархуу хүн болохыг нь харж судалцгаад явна гинэ. Таке цалингаараа Яматотой Land гэх газар руу явах уу гэж залгасан чинь нэг л сонирн байдлаар яах юм бэ гэж хэлчихэд утсаас алхчихдаг. Ямар учиртайг нь мэдэхгүй болохоор Сунагаас асуух гээд орсон чинь эгч ч гэсэн хажууд нь сууж байна. Тэгээд эгч өмнөөс нь юу болоод байгааг нь асуухаар боллоо. Таке гарч явсны дараа Суна Аа эгч рүү нэг л явжтай харсан чинь эгч бүр "Би үнэхээр сэтгэлээ зэгцэлсэн. Одоо зүгээр л жаргалтай байгааг нь харж дэмжмээр байна" гэж хэлдэг. Нөгөө дөрвчин уулзчихаад шууд л Яматогоос яагаад Land руу явахгүй гэснийг нь асуугаад ээжэдэл нөгөө Аа эгчэд дурлсан Хаято гэх залуу гараад ирнэ. Тэгснээ "Би Аа эгчэд сайн. Гэхдээ хаягдчихсан. Аа үнчийн артай уучраад тэр залуу найз охинтой болчихсон" гэд хүмүүсийнх нь нэрийг л хэлээгүй болохоос хамаг үннийг нь дэлгээ хайчихлаа. Игчж хажуугаас нь дахиад үг дугуйвал алан шүү гэж байгаа юм чинь. Нөгөө яриад байсан газар руу нь хамт явсан хос салдаг гэсэн цуурхал байд юм байна л да. Яматож яг энэ цуу ярианаас болоод явахгүй гэдэг байгаагаа хэлсэн чинь Хаято "Тэгвэл бүгдээрээ хамт явъя. Тэгэхэр чин болцоо биш юм чин салахгүй штэ" гинэ. Тэгээд маргааш нь шууд явхаар алцгаана. Игч уг нь хамаг нууцаа Хаято задлаа гэж бодоогүй байна л да. Ангийнхантайгаа сууж явах үеэрээ тоглоомоор илбэнд ховстуулаа. Хамаг юм ярьчихсан. Оройн Хаято хонох газаргүй гिचгсэн цэцэрлэг түрээлэн сууж байгаа юм чинь. Таке таарлтангуудаа Хаято гэртээ яваачаар болно. Унтахын өмнө Хаято игчэд яаж сайн болсон түүхээ яриад өөр хүн сайн байсан ч хамаагүй над дээр ирэхэд л болно гэсэн чинь манай залууч Хаятог жинхэнэ эр хүн байна да гэж бодоостой. Өглөө нь Аа эгч Хаятог Такегийн гэрээс гарч яхахыг хараад бараг алхахны. Гэхдээ яагаад байнга сэрээ авч явд юм бол? Хаято Аа эгчэд "Өнөөдөр би Яматог Такегаас холдуулах учраас та тэрвээ сэтгэлээ илчлээрэй. Сэтгэлээ илчлэхгүй болохоор л цэг тавьж чадахгүй байгаа юм штэ" гэж ин шүү. Игч Такед сэтгэлээ илчлэн гэж бодохдоо дидэл ингэж их уулахаар ийм их хайртай байсан биз. Хаято Аа эгчийн араас харж зогсонгоо "Чамайг цэг тавихгүй бол хизээ минийх болно гэж хүлээж идэх гэж гисэн зогсож байна. Шийдэмгүй юм аа." Хаято эгчийг тэндээс үсний дараалгыг авч зүгэж гэсэн чинь үгүй гэснээ Такег "Та хөөрхөн харагдах баха" гэсэн чинь шууд авч зүүж байгаа юм чи. Харин Таке Хаятогоос игч нөгөө залуудаа сэтгэлээ илчилчгээд "Бүтчихвэл танд хэцүү биш үү" гэсэн чинь "Тэгвэл бүрч гоё штэ" гэж ин шүү. Аа эгчийг 0 орсон хойгоор бусд нь попкорн авах гээд явлаа. Такег харин таних тэмдэг болгоод байсан газарт нь үлдээчихсэн. Манай хүнч дөрөвдөө орчихсон сууж ин шүү. Попкорнд явсан 3-ыг хайнгаа нөгөө хоёр чинь хит хитэн тоглоомн дээр тоглоод амжина. Хаято үнэндээ дунд нь худлаа хилээд баахан төөрүүлээд байгаа. Игч яг сэтгэлээ илчлэх гээд багада тохиолдсон нүмергэн цэцгийнхаа түүхийг ярьжсэн чинь Таке тэрийг нь сандаггүй. Игч ч болидоо гэж цааш алхаж иртэл Таке "Надад хэлэхгүй бол би угаасаа ойлгохгүй. Юу болсныг сайн санахгүй байгаач та угаасаа тэр голтойгоо цагаан цэцэгтэй адилхан штэ" гэд яг багада харуулж исэн цэцгээ хэлж байгаа. Хаято тэр хоёрыг арай л удаад байхаар нь "Үнэхээр сэтгэлээ илчсэн юм биш байгаа да" гэж сандраад "Салч хайцгаая" гэж нөгөө хоёртой хэлээд гүгээд явчихдаг. Хаятог очсон чинь нэгт сэтгэлээ илчлэх гэж байгаад "Би чамд" гэж зогсож ийснаа. Яматог хурдан олж баярын жигсаалаа үзье гэж хэлээд явуулчихна. Тэгснээ өөрөө хизээж дахиж сэтгэлээ илчлэхгүй гэж шийдээд үлддэг. Таке арай гэж Яматог болоод баярын жагсаал үзэх гэж зогсож исэн чинь яг үнсэх гээд хамаг нөхцөл нь бүтчихсэн байсан чинь бас л ард нь Суна. "Дандаа баг алдах дуучлаарай. Би зүгээр жагсаал үзэж байгаа болохоор наадхаа үргэлжлүүл гэж авсан. Ямато найз залууга хамгийн дог залуу гэж боддог хань доо. Бусад хүмүүсийг ч тэгж боддог гэж ойлгодог болтой шүү. Такеж нөгөөдгийн залруулад би тийм мод биш л гэдэг. Таке бас найз охиноо хамгийн хөөрхөн хайртай гэж дотроо үргэлж боддог хэрнээ эцэсэндээ ерөөсө хэлж чаддаггүй. Спортын өдрөлийн өмнө Гүйлтийн магийн нэг охин хөлөө гэмтээгээд оронд нь яалтчгүй ангийнх нь нилээн удаан гүйдэг охин орхоор олно. Таке тэр охиныг харснаа Ямато ч бас удаан гүйдэг үлээ.
гэж бодоод Яматог ирэхээр нь гүйлгэж үзсэн чинь ингэж гүйдэг гинэ. Таке харснаа удаан ч гэсэн хөөх юм аа гэд хайр нүрээд. Нөгөө удаан гүйдэг охиныг чинь Таке дасгалжуулаад нэгдүгээр хайранд оруулж өгөх юм гинэ. Бэлтгэлийн үеэр араас нь гүйсэн чинь намайг удаан байна гэж дод уурлаад байгаа мах та. Гиснээ Такегаас зогтаад амар хурдан гүйжин шүү. Эннээс нь болоод энэ хоёр бэлтгэлээ. Нэг нь араас нь хөөж, нөгөөх нь хөөгдөх тактикаар хийж эхэлж байгаа. Яматод энэ тухайгаа хэлсэн чинь "Охтууд бас орох юм уу?" гэд нөгөөхөө хардаад байгаа юм хайши. Тэмцээний өдөр Таке Сайжог зүгээр л хамгийн урднаараа гүгээд надад саваагаа авчирхэд болно гэж зоригжуулаад талбайд гаргалаа. Сайжож хэлснээр нь саваагаа өгөөд Такеж хамгийн сүүлд явж байсан ч гэсэн үнэхээр дог байдлаар өрсөлд өгчдийнхөө дундаас гарч ирээд төрүүлчихлээ. Ангийнхан бүгд л Такег магтаж яхад Таке Сайжо руу хараад эрхий хуруугаа гаргахад нь Сайжо түүнийг арай өөр нүдээр харж эхэлдэг. Ямато найзуудтай Такег өөр охинд алчхуулын анаа гэж ярьсан чинь нөгөөдөл нь өөр охин гарч ирэхгүй байх уу гэсэн царай гаргачихсан. Тэгээд найз охинтой гэдгийг нь таних тэмдэг гээд хос утасны зүйлд өгөхөр болно. Зүйлтээ авчгаад Такетэй уулзах гээд очисон чинь Сайжо нууцаар Такег дагаж явж таараад дөрүүлэний газар таарлтчихна. Сайжо буухай тэмцээнд тусалсанд баярлаа гэд Такед альчуур бэлгэлсэн чинь анх удаа хүнээс альчуур авлаа. Дандаа ээжийн өгсөн гар нүрийн альчуурыг ашигладаг байсан гэд үнэхээр их баярлана. Хажууд нь мэдээж Ямато сонь царайлчихсан. Сайжог явсны дараа Такед авчирсан утасны зүйлтээ өгөөд дээр нь эн чинь хос зүйлт шүү гэсэн чинь Такегийн баярлж байгаагээ. Ямато найзуудтай Такед өөр охин альчуур бэлгэлсэн тухай ярьсан чинь тэд нар бүр шок. Тэрийг бас чамаас өөр тоох хүн байдаг аа. Тэгээд тэр нь хөөх юм уу гэсэн чинь тий бас том цээжтэй. Гэхдээ Таке намайг найз охиноо гэж танилцуулсан гэсэн чинь чи гинэн л энэ да. Хүний юмыг л хүн булаах дуртай эдэн штэ гэж энтэр. Охтуудаа гэж. Сайжо Такетэй ярилцаж байгаад араас нь гүйж явахдаа шат руу унаад хөлөө гэмтэж гисэн. Таке суугдаад явах гэсэн чи бараг дүүжлэг тэхнээ. Сунаа суугдсан чи бас өндөрдөөд болдоггүй. Такег үүрээд явъя гэсэн чинь ийм царай гаргаснаа. Сунааг үүрээд явъя гэсэн чинь ийм царай гаргаж энтэр. Тэгснээ бүр Такегаар өөрүүлмээр байна гэж шүү. Найзуудынхаа зөвлснөөр Такегийн сургуулийн үүдэнд хүлээгээд найз охинтой гэдгийг хүмүүст харуулах гэж ирсэн Ямато Такег нөгөө Сайжог үүрээд явж байхыг нь харцгаана. Таке босон явдлыг тайлбарлаад Сунатай эндээ хүлээж өг гэснээ Сайжогийн гэр рүү явчихсан. Маргааш нь хижээл дарсны дараа Сайжо Такег сургуулийн ард дуудаад "Би танд сайн. Гэхдээ хувь хүний чинь хувьд л та. Тэгээ таныг цаашдаа сенсей гэж дуудаж болох уу?" Тэгсэн чинь Таке хэсэг гайхаж байснаа зөвшөөрдөг. Энэ хоёрын яриаг ядаж яхад Ямато нууцар сонсчих нөө. Гэхдээ Сайжог чамд хайртай гэж утсан чинь арай өөр утгаар байжээ гэж хэлээд л өнгөрдөг. Хавар найз охинтой болсон чинь намар нь бүр шавтай болчихлоо. Гисэн юм бодчихсон Сайжогоос "Би чиний юуны багш юм?" гэж асуусан чинь өнөөх нь ч гэсэн "Зүрх сэтгэлийн багш" гэж шүү. Амралтын өдрөөр удахгүй орохоор төлөвлөж байгаа их сургуулийнхаа танилцуулах өдрөлгөт оролцохоор болоод Сайжожос тэр сургуульд орохоор төлөвлөж байгаа гэд Ямато Таке хоёртой цуг явахаар болно. Хэсэг хоёулахнаа байх зураа Сайжо Ямато хоёр Такегийн тухай ярилцаж овоо яриа нийлээд таалагдж эхэлнэ. Өдөрлөг тараад гэрлүүгөө явахдаа манай хоёр хоёулахнаа үлдсэн боловч одоо болтол хөтлөлцөхдөө хүртэл ив хавгүй. Гэхдээ Яматогийн хийсэн үйлдэл бүрийг Таке хараад хайр нь хүрсэн хэвээр. Тэр мэдрэмжээ ямар ч үгээр илэрхийлэхийн аргагүй. Сунаа Сайжог нэг л худлаа яриад байгаагийн сэжиглчихсэн. "Чи инхнээсээ сайн биз дээ" гэж тулгаад асуусан чинь "Хэрвээ Такед хэлэх юм бол аимшигтай юм хийчихэн шүү" гэж хэлчихэд гүгээ явчихдаг. Үүнээс хойш хэдэн өдрийн дараа Сунаа Сайжууд "Сэтгэлээ илчлэхгүй удаа яваад хаар чамд л хэцүү үсттэй" гэсэн утгатай юм хэлэхээр нь Сайжо шууд л Таке дээр очиод "Би танд сайн. Гэхдээ эр хүний чинь хуваар бүр таны найз охин болмоор байна" гэсэн чинь хариуд нь Таке баярлаа гэж бүхийгүүд зөвхөн Яматодо хайртай л гэж хэлдэг. Энэ нь Сайжогийн хувьд ч гэсэн мэдээжийн зүйл байсан л та. Нус нулимстайгаа холилдоод сууж байгаа Сайжод Сунаа салбитик хэрэгтэй байх гэсээр хурж ирдэг. Таке Яматод эргүүлж очиод Сайжод татгалцсан тухайга "Найз охиндоо болохоороо татгалцсан биш, чам тайртай болохоор чи л надад байх болно. Маш их хайртай шүү" гэж хэлдэг. Тийм болохоор дахиж битгий санаа зовоорой гэд Яматогийн бүх эргэл зэгийг нь алга болгодог. Гудамжаар хідэн хулгайн явж байна. Тэгснээ шивээ ахлах сургуульд бараг 2 м өндөр цагдаагийн өмнө бараг хүн алж исэн баавга шиг нөхөр байдаг гэж ярьсан чинь урд нь явж байгаа толгойлогч нь "Тийм юм гэж юу аах вэ? Зүгээр л амд энтсэн яриа" гэд явж байснаа хажуугаар нь Таке өнгөрсөн чинь айж өвхөхнээ.
Энэ хэд нөгөө олон найзуудаараа зул сарын баяр тэмдэглэхээр болж. Энэ Курихара гэх нөхөр Яматогийн найзуудын нэгэнд сайн болцоход яг зул сарын үеэр сэтгэлээ илчлэхээр шийдчихсэн. Нөгөө Яматогийн найз нь Курихаратай нэг удаа кино үзсэн чинь гараас нь хөдөлсөн гинэ. Тэгээд эрэгтэй хүн яг ямар үед гараас нь атгадаг ингэж асууснаа. Яг уу надаас үерхий гэж асуувал би л татгалзахгүй л гин. Таке Ямато хоёр ярилцаад Курихара Нанако хоёрыг нийлүүлэх төлөвлөгөө боловсруулдаг. Энэ Курихара гэхдээ бүтэхгүй Нанако өндөр стандарттай хаа. Доогоор өмд өмсөөг юм уу? Энтергээ сон айлаа юмраад нөгөөхөн дургуг үргээд ах юм. Энэ авраг гацуур модон дээрх одыг авч хайртай үндэ өгөөд сэтгэлээ илчлэх юм бол тэр нь бүтдэг гэсэн 100 ярианы тухай Ямато ярьж байна. Тэрийг нь Нанако сонсонгоо гоё юм аа гэж бодсон шигээ зогсож итэл Курихара гарнаас нь хөдөлж байснаа. Бусдыгаа хурж ирсэн чинь болчихсон. Тэгэхээр Нанако би чиний хувьд юу юм гэсэн чинь найз үжтэй гэж нас. Каракед Курихаратай хамт дуудулж яснаа. Энэ байдлыг бүр төвчгүй гараа явчихсан. Ямато Нанаког арагдах гээд араас нь очтол энэ ангийнхэн Такегаас айгаад исэн хідэн хулигчнууд нөгөө эрэгч нь хоргоогоод Курихара энийг харсан мөртлөө буцаа явчихсан. Уг нь шууд л Такег дуудаж ирээд нөгөө эдэг чи айлгаад явуулсан боловч Нанако яагаад өөрөө туслаагүй юм? Энэ зам чин дургу үржин гэснээр бүр гараа явчихсан. Ямато араас нь тайвшруулах гад гараад очсон боловч бүгд тоо шиг сайхан бүтэн гэж байхгүй штэ. Би тэрийг нийлүүлэх гэж бити хичээгээдэ гэж хэлснээр яваад өгнө. Харин Сунакава дээр ирвэл би угаасаа эргэжтэйлэг биш. Бас хүчтэй ч биш. Тэр гурыг барахгүй нэмий имиж жагаад Нанако гимтэж хвил гэж утсан. Гээд өглөөд харна Таке тэсэлгүй заамдаж авснаа. Нанако чамайг зүгээр л хамгаалаасаа гэж бодсон. Чи тэгэхэд ийм юм хэлээ сууж явахдаа яа тий. Эр хүмүүс ямар нэг юм хийгээч гэж загнаад Таке Курихараг нөгөө авраг гацуур мод руу чин шийдээд нөгөөх нь байрж авахын гинэ. Яма Нанако руу залгаад Курихарагийн модонд авирж байгаа тухай хэлэхээр нь хүрээд ирсэн чинь өнөөх нь заавал тэр одыг авч аваад Нанако сэтгэлээ илчилнэ гिचгсэн. Тэр модноос хитэж унсан юм бүү мэд. Арай гэж нөгөө одоо аваад Нанакод өгөөд Нанако би чамд хайртай. Миний найз хүн болооч гэж хэлдэг. Хариуд нь Нанако би Ямато болон бусад шигээ шулуухан зантай биш. Ядаргаатай ааштай. Тэгсэн ч болох юм уу? Гэсэн чинь Курихара би чиний тэр занд ч л дуртай гэж ин шүү. Нанако ч үерхэхээрээ бүр нэлон зэлийг ингээд энэ адилаараа хоёр удахгүй үнсэлцэх байхаа гэсэн чинь л зул сарын орой тэгээд хамт ярьж байхдаа үнсэлцсэн штэ гэж нас. Хажууд нь хүн бараг жил үерхэд дүүнгэж хөтөлж эхэлж явах чинь шүү. Тэгснээ Ямато дээр ирснээ ихшээсээ зөвлөгөө авах уу гэх. Курихара үнсэлтийн талаар Суна Таке хоёрт ярьсан чинь Таке арай ярьж шүү. Би бол төгсөх намраа л үнсэн. Үнсэлт бол хөтлөлтөж явахаас шал өөр зүйл гин шүү. Яматотой ярилцаж байхдаа уруулыг ширдэж яснаа ичээд арай болоогүй гэж дотроо бодоостой. Маргааш болох гэж байгаа Такегийн төрсөн өдрөөр ямар билогыг талаараа зөвлөлөх гээд Ямато Сунагийн дээрээ хэлснээр нь анх танилцахтаа өгч байсан чизкейкээ ихээр болно. Тэгснээ би төрүүлээд үнсүүл яадаг бол Таке их хуучинсэг болохоор гэсэн чинь Суна харин тий. Төгсөх жилийнхээ намар л үнсэн гэж хэлээ. Энийг сонссон ихч Ямато хоёрын царайг нэ. Ихч чи төрүүлээд үнсчихвэл цаадах чинь баярлах байхаа гэсэн чинь Суна чамд үнсэлчихсэн удаа би юу гэж асуугаад нөгөө муухай дурсамжийг нь сануулчихна. Тэр чинь Сунагийн маань анхны үнсэлт штэ. Өглөөний Ямато Такед миний төрсөн өдрийг мартахдахгүй тэмдэглэж өгсөн шиг чинийхийг ч бас гоё тэмдэглэж өгнө гэж хэлдэг. Хамтдаа сум залбирчгаад гэртээ найз өхнөд агуулад ирсэн чинь өрөө нь бүр нохоо хороо шүү. Хамт цэвэрлж байхдаа харц тулгараад яг үнсэлцэг гэж байсан чинь ээж нь орж ирснэ. Аав хоёр нь ойрын 5 цагт гэртээ ирэхгүй шүү. Тухтай байгаарэ гэснээ яваад гисэн. Өөрт нь зориулж хийсэн тоортоо төрсөн өдрийн дуутай хамт дуулж өгөөд гиснээс дөнгөжл 16 нас хүрж байгаа юм биш. Таке хүслээ шивнэх гээд нүдэн ансан хойгорно. Ямато урал дээр нь үнсчихдэг. Тэрийг нь Таке огт анзаарсан шинжгүй. Лаага үлээснэ бело идэх тавг аваад иргэснээ гараа явчихсан. Ёстой нэг хөлдүүд өмс. Оройн төрсөн өдрөө Яматодоо тэмдэглэсэн талаараа Сунад ярихдаа хүслээ шивнэж яхад уруул дээр нэг шавж суучихсан. Би бүр яг амаа ангахчихсан шүү. Нилээн том, гэхдээ амар зөөлхөн шавж ийсэн. Ямар шавж ийсэн бол гэж авс. Суна наадах чинь шавж биш үнсэлт штий гэсэн чинь Сандра сая л нэг анхны үнсэлт нь байсан гэдгийг мэдээд Ямато руу гүйхэн тэр. Шууд Ямато дээр гүйж ирснэ. Одоо дахиад хийдэх үү гэснээ уруул дээр нь үнсдэг. Дотроо мэдээж маш их хайртай шүү гэж бодоостой. Тэгээд Яматог тэрж аваад цаашдаа илүү их нандинаж явна гэж хэлдэг. Ямато Такегийн удахгүй төрөх гэж байгаа ээжт нь эрүүл энх төрөөрэй гэд Азийн сахиус бэлгэлэхээр очтол
Тогоо шиг том гэдэгтэй болчиход ёстой мундаг юм аа. Аав Таке хоёр нь ээж хүүхэд хоёрт байнгын санаа зовоостой. Ээж нь тэр үед Яматотой ярилцахдаа эрэгтэй хүмүүс хүчтэй харагддаг ч бодож байгаагаас чинь илүү олон султалтай. Хүүтэй минь үүргэл чамд байгаарай гэж захидаг. Такегийн аав хоёр наах яаж танилцсан бэ гэхээр хамт нэг газар ажилладаг байхдаа ээж нь хамт олондоо нэр хүндтэй нэлээд мундаг ажилтан байна гин шүү. Нэг удаа хамт ажилладаг эмэгтэйгээ хамгаалж өөрөө түлэгдээд тэгснээ зүгээрээ өөрхийн эмэгтэй харахаар өөрөө ирэхгүй тусламаа санагддгийн гэж хэлхийг нь аав нь сонсоод шууд л дурлцсан гин шүү. Ээж нь нэг өдөр гадаа алхаж явахдаа танилж ирэмсэн эмэгтэй хөл алдахыг хараад биеэрээ түшиж хамгаалахдаа Такэцээ зогчихсон. Таке хичээлээ дараад ирсэн чинь ээж нь өвдөлт өгөөд эхэлчихсэн. Яаралтай таксид удаж эмнэлэг явахаар болно. Таке ээжийнхээ өмнөөс бүр сандраад аз олж сунаа хамт байж туслана. Аргагүй хөөрхий ёоч гэж хэлж үзээгүй ээжихээ өвдөхийг нь анхудаа харж байгаа шүү дээ. Ээж нь очоод л шууд эмнэлэг твцгэр болчихсон. Хичээлийн хонхт уруугүй юу Таке ээж рүүгээ яарангуйлээ. Ээж нь өвдөж байгаа хэрнээл Такег харахаараа зүгээрээ гэж хэлээд байгаа л та. Такеш тэрийг анзаарч ус авчгаад сунаа Ямато хоёртой ээж дээрээ яваад очивол маш хүчтэй өвдөлт өгч эхэлсэн бололтой. Таке ээжигээ шууд л өргөөд төрх тасаг руу явлаа. Ээж нь төрх өрөөрөө орохдоо Яматогийн өгсөн сахиусыг авч орохт нь Ямато минь үнэхээр их баярлана. Гороо найз өөдөнд нь хүлээс суусны эцэст хүүхдийн уйлах дуу сонсдоо. Совилогч гарч ирж их нараа хоёр хоёулаа эрүүл саруул яхаг дуулгадаг. Таке баярлсандаа дахин баярлаа гэж хэлсэн чинь совилогч нь өдөөс нь баяр хүргэе аава гэж нас. 4 кг 200 г яг л Таке шиг охин дүүтэй болсон. Сунаг хөөрхи юм аа гэсэн чинь чамтай бол гэрлүүлж болно шүү ч гэх шиг айгуу дураараа юм аа. Бяцхан Маки охин гэртээ гарч ирсэн. Ах トゥ хоёр Валентины баярын талаар ярилцаад баараг л ойлголцоод байгаа юм шүү. Японд мэдээж эмэгтэй нэрэгтэйдээ шоколад өгдөг шүү дээ. Таке анх удаа найз өхөндөө болсон учраас энэ жил яг шоколад аавна гэд хэдэн өдөр тогтолвоо. Такегийн найзууд Валентинаар Яматогийн найзуудтай уулзуулж өгөөч гэд бүр гуугаа салдаггүй. Нөгөө охтууд нь ч бас Валентинаар найз залуу хайртай хүн байхгүй болохоор тэр хидэд шоколад хийж өгөхөр болно. Өсөн хүлээсэн 2 сарын 14. Манай хоёрын найзууд нь уулзаад шоколад авсан хүүгүүд бүр баярлаад нөгөө эдэгээ дайлъя гэж юм шүү. Өдөржин Яматотой хамт байсан мөртлөө манай залуу ганц шоколадны сураггүй. Тэгснээ Ямато бүр түрүүлээ харьлаа гэд гэрлүүгээ явчихсан. Манай залуу шоколад аавна гэж хичнээн удаа хүлээлээ дээ. Үерхэж байгаа болохоор өгдөггүй болооч гэж бодох шиг. Бусад хүүгүүдтэй чамд шоколад өгснийг нь гинэт санаад өөрийгөө буруу ойлгосон байна гэд Яматотой уулзах гад гэрээсээ гартал өөдөнд нь Ямато зогсож байна. Мэдээж маш том гоёмсог бодолтой бэлэг барьчихсан. Дотор нь өөрийнх нь гараар хийсэн шоколад байгаа бөгөөд алдаа гаргаснаас болоод өнөөдөр дахиад хийхээр болчихсон. Тэгээд өдөр уулзахдаа өгч чадаагүй гинэ. Бэлгээ өгчхөд явж байхад нь Таке тавтан дээрээс чангаар баяртай гэж хэлээд агаараар үнсэлтэй уусан чинь өнөөхөнч барьж яваад ах шиг. Маргааш нь Таке хаягдсан өнөө Сайжо гэдэг охин шоколад өгөөд явлаа. Сунаач тэрийг харснаа сайн хүн юм аа чам сайн болсон охтууд гэд яриад зогсож байхыг нэг саарл үстэй жижигхэн охин нууцаар сонсоод зогсож байна. Манай Таке бүр амьдралтаа анх удаа өөрийнхөө гараар Ямато жигнэмэг хийж өгчээ. Сунаа Таке хоёрт хараад гэрлүүгээ явж байтал нөгөө саарл үстэй охин чинь дагаад өөнийг нь Таке мэдчихээд юу хэрэгтэй вэ гэж хэлж айлгаад барьж явсан захиаг нь гол руу унгаачихсан. Сунаад өгөх гэж байсан захиа гэдгийг мэдээд шууд л гол руу үсэрж байгаа юм чинь. Бас болоогүй норсон захиаг нь нууцаар уншчихнаа. Энэ охин бүр айл дээрээс л Сунаад нэргүй захиа өгдөг байсан. Манай хоёртай нэг цэцэрлэгт явдаг байсан цагаасаа л Сунаад сайн байсан гэж шүү. Өөрөө хөвгүүттэй ярьж чаддаггүй учраас Такег миний талаар хэлээд өгөөч гэж гуйна. Цэцэрлэгт байхдаа ганц удаа л юм ярьж үдчихсэн. Тэрнээс хойш бүтэн 10 жил огт юм ярьж байгаагүй гинэ. Тэгснээ өөр охтуудаас татгалцахаар нь баярлаад минийх болж чадахгүй бол хинтэй ч дүү ирэхээсэ гэж боддог гэж шүү. Таке өнөө охинтой чинь нийлж явахад Сунатай ядаж ярилцаж үзүүлэхээр болно. Сунатаар очисон чинь цэцэрлэгээс хойш хамт нэг ангид байгаа Амами эзтэй гэд таньжин шүү. Тэрэнд нь хөөрөөд Амами шууд сэтгэлээ илчилчгээд гүгээд явчихна. Таке араас нь очиж тайвшруулангаа нэгд л хэлж байгаа бол олигтойхон хэлээч. Яагаад хизээ сайн болсноо бүгдийг хэлчихээч гэд буцаагаад Амамиг дагуулаа явсан чинь Суна яг зогсож исэн газараа байж ин шүү. Тэгснээ Амамигаас чи надад жил болгоон нэргүй захиа шоколад өгдөг охин мөн үү? Хэрвээ нэрээ бичсэн бол би чамд хариу өгөх байсан шүү. Гэсэн чинь өөдөөс нь хариугаа одоо өгөх хэрэггүй намайг жоохон мэддэг болчиход өгөөчтэй хөө. Ингэж хэлэхээр нь Суна бүр утасныхан дугаарыг тэмдэглэж аваад явлаа. Тэр үед нь Ямато Таке руу залгаад
Манай шудраг залуу юм хүмүүнөх тамуу найз охиндоо чамайг хэлчих үү гэсэн чи Амами Яматогоос зөвлөгөө авмаар байна гэснээр бөөнд уулзахаар болно. Тэр гурав Амамиг Сунатай жоохон ойртуулах гээд дөрвөлээ хамт гадуур гарахаар болно. Удалгүй тэр дөрөв хамтдаа амтны хүрээлэнгээр явхаар болоод Амами горил харснаа Такетэй адилхан байна гэсэн чинь Таке адилхан ч гэсэн арай барахгүй хаа. Горил арай хүчтэй ч гэх шиг. Амтны хүрээлэн зохиогдож байгаа анхаа тэмцээнд орохоор болоод хоёроо хосолоорой гэсэн чинь Суна Амамигийн гараас нь хөтлөө хоёлаа нэг баг болцоходог. Тэгснээ Амами анхааны бүх асуултанд нь зөв хариулаад тэмцээний алагч болчихж байгаа. Хэд хоногийн дараа Суна Амами руу өөрөө залгаад одоо уулзъя гэсэн байгаа юм чи. Уулзснаа өдий хүртэл шоколад өгж байсан баярлаа гэд боодолтой бэлэг өгчгөө уучлаарай гэж хэлээд яваад өгдөг. Бэлэг дотор нь тэмдэглэлийн дэвтэр номын авчир байсныг Таке Ямато хоёрт харуулдаг. Мэдээж бүхэл бүтэн 10 жил хайрлсан хайртай хүнээсээ татгалзсан ариу ах муухайч жил сэтгэлээ илчилсэндээ баяртай байна. Яматоныг Белоны дэлгүүр цагийн ажилд орж ажилдаа дасах хүртлээр ичих учраас Такег бити ирээрэй гэж илчгсэн. Өнөөх нь мэдээж байн гадна талаас нь пандаастай. Тэнд Ичиносе гэх нэртэй нэг залуудаа танилцдаг. Нөгөөх нь Яматог савл хийвш өмжлээд байдаг сонин нөх. Нэг удаа Ичиносе шин төрлийн кейк хийгээд Яматод амсуулсан чинь өнөөх нь маш их таалагддаг. Ичиносе урд нь нэг удаа шинэ орцоор кейк хийгээ зартал тэрийг нь хэн ч аваагүй. Энийг ч гэсэн бүтлгүйтэх байх гээд зархаас айгаад ижсэн чинь Ямато үнэхээр амттай байгаа учраас хэрвээ үлдэх юм бол би худалдаж авна гэж хэлээд дэлгүүртээ худалдаанд гаргахаар болно. Ичиносе Яматогийн өөрийг нь магтсан үг бүрийг нь өөрт нь хандарч ийн гэж ойлгоод идэг нас. Таке нэг өдөр Ичиносе Ямато өөрийнх нь нэрээр буюу Ринко гэдээ дуудсан чинь бараг хардах гээд байгаа юм шүү. Нэг өдөр Ямато Таке руу залгаснаа одоо ажилдаа тасчихсан болохоор ирж болно гэхээр нь бушуухан явж ичж байгаа юм чинь. Ичиносед саяны том битэн манай найз л байгаамаа гэсэн чинь араас нь гүйж очсноо чамаас илүү би Яматод тохирно сал гэж нас. Дээрээс нь чамд горил эсвэл баавга шиг эмхтэй тохирно штэ. Гүнд үед туссан болохоор нь чамд хайртай гэд Ямато буруу бодоод байгаа юм шүү. Одоо чамаас сална гэвэл зүгээр явуулаарэ гэж баахан доромжил солиорч агаад явлаа. Таке Ичиносегийн хэлсэн энэ үгийг үнний ортой юм гэж хэлээд бүр хүн дээр тусгаад авчихсан. Нилээн ширүүн бороотой нэг өдөр Яматог Ичиносе буудал хүртэл хөргөж өгөхөр болно. Явах замдаа удахгүй болох гэж байгаа нэг тэмцээнд нь дэмжиж өгөөч гэж гуйдаг. Найз охиноо тосох гээд явж байсан Таке тэднийг машин жаргалтай харахгүй нэгэд явж байхыг хараад миний хямдхан шүхэр норгочих байсан бах та гэж дод ийм ороод. Гэсэн чи Яматог залгахаар нь баярлаад амралтын өдрөөр уулзахаар болно. Харин Ичиносе тэмцээнд орохж ороод турших гээд яг тэр хоёрын уулзахаар тохирсон амралтын өдөр уулзъя гэж идэм да. Яматоч Таке руу залгаад уучлалт гуйгаад уулзаж чадахгүй гэдгийг хэлдэг. Такед Ичиносе бүр хэрвээ тэмцээнд нэгдүгээр яринд орох юм бол Ямато сэтгэлээ илчилнэ гэж хэлжсэн. Инээс нь лоод анх удаа сэтгэлээр өн санаа зовж хин энийг алдмааргүй байна гэж хэлж байгаа найзыгаа харсан Суна далайн хэрэг авч явж найзыгаа тайвшруулад санаа зовлтгүй. Ямато чамд үнэхээр их хайртай гэж хэлдэг. Ичиносе тэмцээний өдөр хэрэгслүүдээ ажил дээр орчихсон. Ямато тайвшруулад Таке руу залгаад хэрэгслийг нь авчруулахаар болно. Тэрийг сонссон Таке дийлгүүрлүүн баавга шиг амтан уур савсуулж ороод хоёр худалдагч охиныг бүр айлгаад ижглаа. Таке амжиж хэрэгслийг нь аваачж өгөөд амжилт хүсгэд Ичиносе чи ч гэсэн хүлээж алтан медаль авч байгааг харуулна гэж шүү. Яматогийн хажууд тайван харагдах гэж хичээж байгаа хэрнээ л найз охиноо алжчихвэ гэд айгаастай. Тэмцээн дуусч Ичиносе үнэхээр л нэгдүгээр яринд ордог. Тэгснээ Яматод тэр шинээр хийсэн билууга чиний нэрээр нэрлэнэ. Энэ чиний төлөө авсан медаль энтергээд уянгалж өгнө. Шууд найз залуугийнхан дэргэд би чамд сайн миний найз хүн болооч гин шүү бүр. Ардан зогсож байгаа Таке намайг сонгохгүйсэн ч зүгээр. Гэхдээ намайг сонгооч. Миний дэргэд байгаач гэд тэр хэсэгхэн зурт маш олон зүйл бодож байгаа юм чи. Мэдээж Яматоч анх уулзсан цагаас хойш цаашид ч гэсэн зөвхөн Таке тарьтай гэж хэлээд ээлдгээр татгалзаж үүнээс хойш гайхалтай байлуу хийгээрэй гэж хэлээд явлаа. Ямато буцах замдаа Такег Ичиносегийн талаар мэдэж байсныг ойлгоод Ичиносег сонгох болов уу намайг сонгох болов уу гэж эргэлзээд ямар хэцүү байсан бол доо гэхэд Таке түүнийг шууд л тэрж аваад хинтэж өгмөөргүй байсан гэж шивнээд надад сайн болсон баярлалаа Ринко гэд анх удаага түүний жинхэнэ нэрээр нь дууддаг. Таке Ринко хоёрын хизээж мартагдахааргүй хайрын түүх энэ үрээд өндөрлөж байна. Хүний гадна төрхөөс илүү сайхан сэтгэл, хайр, үнэн ч адил хамгийн үн цэнтэй гэдгийг
Мөн хайр гэдэг төгс хэн нэгнийг олох биш, өөрийнхөөрөө байхад чинь чамайг ойлгох хүнийг олох юм гэдгийг харуулсан үнэхээр гоё юм байлаа. See you. Bye bye.